Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр 2025 оны 10 дугаар сарын 10-ныхаа мэдээллийг хүргэх гэж байна. Одон зурхаа болон тоон зурхаа хослол мэдээлэл байгаа. За юуны өмнө одоо энэ өдөр маань болохоор баасан гараг тийм ээ. Баасан гарагийг маань сур гараг маань хэрэгшээдэг байгаа. Тэгэхээр цөмөрөө сур гарагтай холбоотой өнөөдөр нэг affirmation хийх гээд оролдож үзье. За юу хэлэх вэ гэхээр цөмөрөө ингэдэг байгаа эхлээд талархъя, талархъя, талархъя. Сур гараг таньда талархъя. Энэ өдрийг иргшээж байгаа тандаа талархъя. Ингээд өнөөдөр цөмөрөө сур гарагтаа хүндлэл үзүүлж байгаа гэсэн үг. Тэгээд талархал илэрхийлээд энерги цөмөрөө айгуу гой доктортой энерги ингээд те урсгалтанд тааруулж байна гэсэн үг. За тэгээ дахиад нэг хэлмээр байгаа affirmation болохоор сур гараг маань бидэнтэй ах усын харилцаа, хайр дурлал, гоо сайхан, эд баялаг гэд ийм сайхан энергиудээ өгдөг учраас цөмөрөө сэнтэл дээр affirmation хийвэл бас зүгээр юм болов. За жишээ нь одоо ингэн гэсэн үг. Сур гараг минь та минь тэ өнөөдөр надтай хамгийн сайхан харилцааг хайрлаж байгаад талархъя. Сур гараг минь та надад өнөөдөр хамгийн сайхан одоо миний хүсэж байгаа тэр харилцааг надад хайрлаж байгаад талархъя. Сур гараг минь та надад миний хүсэж байгаа тэр эд баялаг гоо сайхныг хайрлаж байгаад талархъя. Иймэрхүү жишээтэйгээр та бүхэн маань талархлаа хэлж болно. За тэгээд дагаад хэлсэн бол айгуу сайн байна. Яагаад тэгэхээр цөмөр яг сур гарагтайгаа ингээ холбогдож байгаа гэсэн үг. За цөмөр ингээ талархлаа хэлээд те одоо сур гарагтаа залбирлаа үйлдчихсэн учраас одоо өнөөдөр ингээд ямар энерги биднэрт нөлөөлөх юм бэ? Юуг анхаарах вэ гэдгээ цөмөрөө сонсцгоё. За юуны өмнө өнөөдөр Жинлүүрийн ордонд одоо ордод нар маань байгаа. Сар маань болохоор ихрийн ордод байгаа. Тэгээд ерөнхийдөө болохоор ингэдэг байгаа шүү. Одоо Жинлүүрийн орд болон ихрийн ордууд маань хоёулаа агаар мохотод хамаарч байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ихтэй чанар давмгайлж байгаа гэсэн үг өнөөдөр. Тэгэхээр одоо бид нар ингэж арга чанартай, бэлэг чанартай гэж ярьдаг штэ. Одоо хүний эрэгтэй энергийн давмгай эсвэл эмэгтэй энергийн давмгай гэд. Тэгэхээр өнөөдөр эрэгтэй энерги давмгай өдөр байгаа гэд цөмөрөө ойлгоход болно. За, юу цээргүй вэ гэд хэлэхээр өнөөдөр үс засахад цээрэг байгаа. Өнөөдрийн бид нар хамгийн гоё хэрэгжилж болох бидний энергийг дэмжиж бидэнд ээлтэй байх өнгө болохоор шар өнгө, ягаан өнгө, ногоон өнгө байгаа. Хамгийн их анхаарах ёстой жилтэнгүүд маань болохоор өнөөдөр морь жилтэнгүүд маань байгаа учраас морь жилтэнгүүд маань гэрлэх юм уу мис заслын ажилд илүү нухацтай хандвал зүгээр байгаа шүү. За дөрөвдөгт нь болохоор бүсгүйчүүдтэй анхааруулмаар байна. Ялангуяа бикини вакс хийх гэж байгаа, суганы вакс хийх гэж байгаа бол айгуу тийм те одоо илүү их нухацтай хандаарай. Шаардлагагүй бол өнөөдрөөс өнжүүл зүгээрээ гэж зөвлөмөр байна. Гэхдээ өнөөдөр ингээд эмчийн заалтгүй бол одоо үр хөндлөлтөөс холуур байвал хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр эмчийн тэм чухал заалттай эрүүл мэндийн чухал заалтгүй бол өнөөдөртөө аборт хийхэд одоо дэмий өдрөө гэж ойлгож болно. За 5 дугаарт нь болохоор ингээд та нарынхаа өмнө дэлгээ тавьсан байгаа яг энэ цагаа тайлбарламаар байна. За яг хараа энэ 2025 оны 10 дугаар сарын 10-ны тэнгэрийн зургийн одоо оройны 6 цаг 12 минутын цаг байгаа. Минут байгаа. Тэнгэрийн энерги байгаа. За энэ ингээд яагаад их чухалчлаад ингээд ганцаараа тавьчихваа гэхээр яг энэ үед бид нартэй урд өмнө хүсэж мөрөөдж ийсэн, хүслээ бичиж ийсэн, залбирж ийсэн, даалт ертөнцтэй харьцахыг хүсэж ийсэн, ярваа нэгэн өөрчлөлтийг авчрахыг хүсэж ийсэн, ярваа нэгэн хүн хэлсэн амдаа хүрээсээ тэр буцаад тэгчээсэй гэж байгаа ийм одоо зүйлүүдтэй холбоотой залбирал хийхэд сайн, хүсэл бичихэд сайн. Тэгэхээр шин зүйлийг хүсэж мөрөөдөхгүйгээр яг хуучинд байсан зүйлийг давтан хүсэж, залбирч, гуйж, бичихэд сайн цагаа гэсэн үг шүү. За одоо ингээд хамгийн сүүлд нь буюу 6 дахьт нь цөмөрөө юуг анхаарах вэ? Яавал энэ өдрийг айгүй зөв даван туулах вэ гэхээр за ярваа нэгэн зүйлэгтэй би чаднаа гэд ам алдчихгүй. Бити ийм төрлийн ам алдаараа яагаад вэ гэхээр чадахгүй байж болзошгүй, асуудал тулгарч болзошгүй байгаа.
За дараагийнх нь болохоор буруу ярьчихгүй. Буруу зуруу яриад нөгөө хүндээ ойлгуулчихгүй. Буруу зуруу яриад өөрийн асуудалд орчихгүй. За дараагийнх нь болохоор ингээд бид нар чинь ингээд хүнтэй ингээд ярьдаг штэ харилцаа явуулдаг. Харилцаа явуулж явах үедээ хит муу халж болохгүй шүү. Ингээд айгуу гоё ажил ярьж байснаа цаашаа ингээд айгуу тийм сул назгаа яриатай болоо тийм ээ. Одоо бүр цаашаа ингээд ховч юв базаад ярьчих юм бол бүр ингээд айгуу тааруу муу гэсэн үг. Тэгэхээр яг ярих юмаа ярьчаал одоо ерөнхийдөө үгээ тануул зүгээрээ. За хамгийн сүүлд нь гэж нэмж хэлэхэд бол өнөөдөр шинэ зүйлийг эхлүүлэхэд энерги таараа учраас одоо хуучин зүйлээ хийж болно, сайжруулж болно. Яг шинэ зүйл дээр болохоор нэлээд нухацтай. Зайлшгүй хийх шаардлагатай болох юм бол илүү нухацтай хандаараа гэж зөвлөж байна. За ингээд та бүхэндээ бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье, ад жаргалыг хүсье. Суургарыг маань иргшээж байгаа энэ өдөр та бүхэндээ эд баялагийг хүсье. Айгуу сайхан хасын харилцаа, хайрын харилцаа, түншүүдийг хүсье. Тэгээд Чинлүүрийн орон зай маань болохоор ингээд ил байдаг дайснуудыг харуулж байдаг учраас та нарт ингээд те дайснууд нь ил харагдаж байна уу, яаж яах гэд бас ингээд анзаараад үзвэл бас зүгээр байгаа шүү. За дараагийн бичлэгээр иргэн уулзцаая. Баярлалаа. Баяр таа.